2016 оны эхний улиралд 15,540 хүн Улаанборхнаар өвчлсөн. Өвчний тархалт өндөр байгаатай холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандах хүмүүсийн тоо олширчээ. За одоо манайх өглөөнөөс 8:30-аас орой 7-8 хүртэл ажилладаг. Энэ үед болохоор одоо өдөрт нэг эмчт 40-50 хүн үзүүлдэг. Үүнээс одоогийн байдлаар болох өдөрт 2-3 Улаанборхны дэгдэлт нэг эмчт гарч идэг. Энэ өвчин нь амьсгалын замаар дамжин халддаг вирусын гаралтай халдвар төвчин. Вакцины 2 тунд хамрагдсанаар Улаанборхон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч халдвар төвчний улмаас нас барсан өвчнүүдийн 76.2% нь тэгээс 8 сартай буюу Улаанборхны вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байна. Эрүүл мэндийн байгууллагаас халдвар төвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг олонний хүлэгтэй газараар авч явахгүй хөхөр хооллохыг зөвлөж байгаа юм. Ам хамгаалалт сайн хэрэгжилж хэрэгтэй ханиалгаж найтах үедээ тэгээд амин дэмэр баялаг хоол хүнс сайн хэрэглэх хэрэгтэй. Тэгээд хүүхдийг тэр олон нийтийн газараар бас ер нь авч явахгүй. Тэгээд сургууль цэцэрлэгтээ явж байгаа хүүхдүүдийг ер нь аль болох шингийн юм бас их сайн уулгах хэрэгтэй. Улаанборхон өвчний шинж тэмдгүүд нь өндөр халуурах, ханиалгах, нүд улаах, хамраас нус гоожих, амны саастад улаан хүрээтэй цагаан толб үүсэх, нүүрнээс эхлэн толботой, гөвдрүүтэй тууралт гарч эхлэн бүх биеэр туурна. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд та болон таны хүүхдэд илэрвэл яаралтай харьяа дүүргийн эмнэлэгт хандаарай.